Би ганцхан чам руу татсан шулуун жавхадас. Чи ганцхан над руу татсан шулуун жавхадас. Намайг чамайг атгсан үе түмэн галт хараацай. Суцны минь дөргөнд усчин газар тэнгэрийн ансуу таалцсан. Намайг чамайг мөргсөн үйл тэнгэрийн навчис. Зүрхний минь элдэн сэмэрнэ. Зүү дэгэрлийн хязгааргүйд хийсэн. Чам руу татсан шулуун жавхадас гэмээн би. Над руу татсан шулуун жавхадас гэмээн чи. Чамдан хазайнгүй хурч, наддан хазайнгүй ирж, би зэнхэр өнгөтэй, чи цагаан өнгөтэй, хос шулуун болон хүслэн элдэн одно. Хуурын жавхадас мэт бидэн хоёр дээр амьдрал, тэнгэрийн заадар шиг эрмэг хөвчөөр той сайлна. Үүлтэй тэнгэр газарт орон зайган булаалгаж, үххийн цаг ирэхэд бидэн хоёр бие биендээ шингэн огтлолцсноо. За 1969 онд Төв аймгийн Баянчандун сумаас санхүү эдийн засгийн техникумд суралцахаар ирсэн. Тэгээд энд 2 жил суралцаад байж итэл одоо манай хань алтан засаг 1-р курст санхүүгийн сургуульд орж ирсэн. Тэгээд энд зүсүсээ харалцаад байж байгаа. Тэгээд 3-р курст би дадлага хийх гээд ажилд гарсан. За тэгээд тэр үеэр эргэж одоо сургуультай шалгалт өгдөг байсан. Тэгээд тэр эргэж ирснийхэн дараахан хантайгаа 1972 оны 6 сарын 15-нд одоо анх уулзаж хоёулаа энэ парк руу очиж дууны үеэр шууны үеэр оролцож одоо танилцсан. Тэгээд тэр анхны одоо биенээ харж уулзж ирсэн тэр хүмүүс сайхан байлаа. За анх харсан бол одоо санхүү сургуульд одоо шатаар явж байхдаа одоо биенээ харж ирсэн. Энэ манай энэ 1-р ангид байхдаа техникумд онц сурдаг. Тэгээ сурлагын дүнгийн зурагтай гадаа тавьдаг байсан. Тэгээ одоо зургийг харж сайн сургалттай авах юм да гэж одоо дагж байгаа. Тэгээ зүсийг харж авсан. За тэгээд үеиндээ одоо тасч хаяа уулздаг, кино үздэг ийм байдлаар л одоо бид нар оюутан сурагч байхдаа танилцсан да. Зэндийн Сүхбаатар 1953 онд Төв аймгийн Эрдэнэсамт сумын Дархан цаазад Батхан уулын 10 бэлд төрсөн. Нэгтлэн бодогч санхүү эдийн засгийн мэргэжилтэй эдийн засгийн ухааны магистр 1961-ээс 1969 онд Төв аймгийн Баянчандун сумын дунд сургуулийг дүүргэж 1969-ээс 1973 онд Догийн санхүү эдийн засгийн их сургууль 1978-аас 1983 онд Монгол Улсын их сургуулийг тус дүүргэсэн байна. Зэндийн Сүхбаатар нь ажил хөдөлмөрийн гараагаа 1972 онд сангийн яамд ажиллахаас эхлүүлж тус яамны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, эйн засагч 1974-өөс 1992 онуудад хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хороо, эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам, хүн амын бодлого хөдөлмөрийн яамд улсын байцаагч, хилцээний дарга, газрын урлагч даргаар 1992-оос 1994 онд улсын нийгэм хангамжийн газрын дарга, 1994-оос 2004 онд улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад 2004 онд Төв аймгийн 37 дугаар тойрогоос Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшин улсын хурлын гишүүнээр сонгогдсон. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, хууль зүйн болон төсвийн байнгын хорооны гишүүнээр 2004-өөс 2008 онуудад ажилласан билээ. Тэрээр одоо нас сүүлээр дал зогдож байгаа хэдий ч Ахмад наснуудын эрх ашгийг хамгаалах чигүүрхтэй тэрийн бус байгууллага болох Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгчөөр 2011 оноос одоо хүртэл удаадаараа улиран сонгогдсон ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын ерөнхийлөгчийн орон тооны бүс зөвлөхөөр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн, орлогч дарга, Монголын краш бүхийн холбооны ерөнхийлөгч, Монголын софт волейболын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлуудыг тус хийж гүйцэтгэн эрхэлж байна. Тэрээр улсын нийгмийн даатгалын ерхий газрын даргаар 12 жил ажиллахдаа нийгмийн даатгалын багц хуулиудын ихийг гардан боловсруулж улсын хурлаар батлуулсан бөгөөд 1995 оноос Монгол улсад нийгмийн хамгааллын цоошин тогтолцоог бий болгоход хүнтэй хөнөмөр оруулсан төрийн том түвшин юм. Монгол Сүхбаатар нь 2004-өөс 2008 онд улсын хурлын гишүүнээр ажиллах хугацаанд нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, патвар, төсөв санхүүгийн харилцаатай холбогдсон
20 гаруй хуулийн төслийг санаачлан боловсруулж улсын хурлаар батлуулан 40 гаруй хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажилласны зэрэгцээ Төв аймаг болон Эрдэнэсан, Заамар, Лүн, Аргалан, Баянхангай, Цээл, Угтаал зэрэг тойргийнхаа сумдыг хөгжүүлэх талаар итгэх зүтгэл гарган ажилласан бөгөөд иргэдийг хөдөлмөр эрхлүүлж, амжиргааг нь дээшлүүлэх, мал аж ахуй, газар тариалан, соёл боловсрол, ахуйн үйлчилгээг хөгжүүлэх, төрийн албыг бэхжүүлэхэд ихээхэн хойноор оруулсан төрийн түвширлээ. Сүхбаатарын ажлын амжилт, итгэх санаачлаг төр засаг өндрөөр өндөж, Алтан гадас одон, хөдөлмөрийн авьяаны улаан тугийн одон, ардын хувьсгалын 70, 80, 90, 100 жилийн ой медаль, засгийн газрын хүндэт өргөмжлөл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, санхүү банкны салбарын тэргүүний ажилтан, эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус шагнасан байна. Сүхбаатар гуайн спортын салбарт оруулсан гавьяа зүтгэлийг өндөж, Монголын Олимпийн хорооны алтан очир шагналыг олгосон байна. Сүхбаатар гуайг хурдан мөргүүгээр төсөөлхийн аргагүй. Тэрээр 6 настайгаас хурдан хөлөг өнөж өссөн. Түүнд үйдэмтсэн хурдан хөлөг уяач удам боломж ханаагүй. Тиймээс ч мал нүдтэй дунд хүүгээ малчин болгосон хөлөө сэтгэлтэй морин тайртайгийн илэрхийлэл үзээд Алтан хурмаа хийж вэ? Ээж байгаа ёстой. Баяр хүргэж бидний хаан төлөө цаг ямагт сэтгэлээ шилэн бид бүгдийн хаан төлөө хийсэн бүгд чинь талархаж явдаг илэрхийлье гэд. Энэ гэр бүлийн төрийн гурван өндөрлөг буюу ерөнхий сайдын үргийг сүүлийн 30 гаруй жил одоо гүйцэтгэж байна. Энэ гэр бүлийн сайн сайхны төлөө олон чухал шийдвэрүүдийг одоо гаргахад одоо ерөнхий сайдын хувьд одоо гар бие оролцож олон шийдвэрийг одоо ээж хоёртойгоо хамтран гаргаж ирсэн да одоо ямагт цаг ямагт би одоо баярлж явдаг. Одоо ингээд ээж хоёртой урт удаан насалж эрүүлийн сайн сайхан явахын үлжитийн өрөөлийг өргөн дэвшүүлж байна. За миний аав ээж хоёр үр хөвгд биднийг байгаль дэлхийг хайрлаж, усар унган хайрлаж, уул овоондоо залбирч, уул овоогоо дээдлж явах юм загж сургадаг. Миний аав уяач хүн байсан. Миний аавын аавгах мөн уяач хүн байсан. Ингээ удмаар авид бас уяачд моринд дуртай болсон. За миний би урдан морь уйж сойж байна. Төв аймгийн Эрдэнэсан цумын 80 жилийн урдан саарлмаар харийн дөрвөлд хөөж аавгаа бас магнаг нэлгэж байлаа. 18 настай алтар азарга сумынхаа наадад төрөө магнад турдлуулж бас мөн аавгаа бас баярлуулж явснаа. Эргэн дуусахад бас сайхан байна. Гэт аав ээж хоёртой хайртай шүү. Та хоёр минь урт насалж удаан жаргалтай. Алтан цэцэг нь хань ижлээ төрийн албанд толгой гудахгүй явах хил боломжоор хангаж ард талын ачааг нь үүрсэн дахиад ч өөрөх тэнхээ сэтгэлийн хаттай хатан ухаантай сайхан Монгол ээж ба Алтан цэцэг нь 1955 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнг аймгийн Алтан булаг сумд Цэрэн даваг Барьсуур нарын өвгөн охин болж мэндэлсэн. 1963-аас 71 онд нийслэлийн 13 дугаар сургуулийг дүүргэж 1971-ээс 1975 онд одоогийн санхүү эдийн засгийн их сургуулийг нэгтлэн бодогч мэргэжлэр сурч дүүргэсэн. Алтан цэцэг нь ажил хөдөлмөрийн гараагаа 1975 онд Цэгэнгийн Бааваазаас эхлүүлж аж үйлдвэрийн материал хангамжийн ерхий газар, Монголын үйлдвэрчний эвлийн холбооны автобааз, Найрамдлан районы ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд нэгтлэн бодогчоор тус ажиллаж байсан. Тэрээр 1978 оноос хойш хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт нэгтлэн бодогч, үйлдвэрийн мастераар ажилласан бөгөөд улсад нийтдээ 30-аад жил тасралтгүй хөдөлмөрлөж байгаад авьяаныхаа амралтыг эдэлж байгаа юм. Алтан цэцгийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, алдарт ихийн 2 дугаар одон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой медаль, ардын хувьсгалын 80-90 жилийн ой медаль, 6, 7, 8, 9 дугаар 5 жилийн гавшгаач цол тэмдэг, хөдөлмөрийн нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтнууд цол тэмдгээр тус шагнасан байна. Хоёр биенээ хайрлан халамжилж, амьдралыг хамтдаа туусаар идүүгээ 50 жилийн босхийг алхаж байна. Энэхүү 50 жилийн хугацаанд Сүхбаатарын гих ам бүл өнөр өтгөн болсоор үр хүүхэд аж зээ нарын тоо нийлээд 34-өлээ болжээ. Ирхэлсэн эдний цаанаас нандин хайрын үгэн хоёулан шивнэ.
Охин тоогоо үннийг хэлье Уримин ээж чамдан хайран шивнэ Ижил зүйдээ хоёулаамаами Яавч юу их сайхан хүмүүсээ яавал үеийн ерөнхийлөгч үеийн их хурлын дараа үеийн ерөнхий сайднаар хөндлөдөг ийш тийш өдөө гадаа явхад дандаа газар ус уулзсны нэрийг хэлж тогтоож зам аргыг ингэж явбал тэр сумар уучин ингэж явбал тэр сумар уучин энэ яав хаамж өдөрч байсан шөнч байсан аль ч аймгийн аль сум руу явхад төөрөхгүй. Тэр нээж бол хүний нэрийг бол гаргуун цайн тогтоо. Тэдэг ч муу ямар болох гайхдаг байсан. Гэн алтан цэцэгчтэй ямар амар хонтой юм бэ? Ямар их ойтой юм бэ? Би бол их таньдаг хүн дээ. Тэгэхэд би алтан цэцгийг гүйцэхгүй юм байна. Миний ээжд бол тооны мширэг аав жиртэй хайртай шүү. Чин сэтгэлээсээ баяр гэж байна. За юуны өмнө хайртай аавч хоёртоо алтан хурим гэж энэ сайхан зүйлийг үзүүлж агаад бүхлөтэн 50 жилийн ийм сайхан амьдрал байдаг гэдгийг бидэрт харуулж агаад маш их баяртай байна. Миний хувьд бол айлын отхон сүрэн болдоод ч тэрөө одоо бусдаас хамгийн илүү хайранд өссөн гэж би өөртөө боддог. Тэр нь ч маш тодорхой байдаг. Би бол аавч хоёртоо нэг ч загнуулж үзээгүй. Томоотой ч биш. Үнэхээр хайранд өссөн гэсэн үг. Аавч хоёртоо урт удаан насалж бидэнтэйгээ маш олон жил хамтдаа байж аз жаргалтай сайхан амьдрахыг хүсэн өрөөё. Маш их хайртай шүү. За аав ээжийнхэн ажиллаж байсан салбарт 5 хүүхдээс нь одоо би энэ ажил үйлсийн одоо залгамжилж яваад маш их баяртай байдаг. Хүүхэд байхасаа би ээж аваахан ажил дээр очдог. Нийгмийн хамгааллын салбарт одоо дурлаж өссөн. Энэ утгаараач би одоо нийгмийн хамгааллын салбарт одоо ажиллаж энэ одоо 5 хүүхдээс нь одоо ганцаараа энэ одоо нийгмийн хамгааллын салбарт ээж авах ажлыг үйлдэл ингээд залгамжилж яваад маш их баяртай байдаг. За аав ээж хоёртоо одоо өгөр хэлж чаддгүй ч гэсэн одоо өргөлж одоо охиноо тусаж дэмжиж бүхэл зүйлд одоо ингээд тусаж дэмжиж явдагт нь охин баярлж явдаг шүү. Та хоёрын урт насалж удаан жаргаарай. За сайн байцгаана ингээд Ацын нэрээ төлөөлөд ингээд үг сэтгэлийн үгийг хэлэх болсон юм тэгэхээр таатай байна. За ингээд өнөөдөр алтан хурим хаяж байгаа өвөө хоёртоо халуун баярыг хүргэхийн зэрэгцээ сэтгэлийн үгээ хуваалцахаар энд ингээд сууж байна. Бидний хувьд бол ер нь ах トゥ тийм ээ. Гэдэг энэ нэрний утга учир бол одоо их сайхан бат гэж нэг нэр байдаг. Тэр Төрөө бат, Өрн бат, Тулгу бат, Сүлд бат тийм ээ. Тэнгэр бат, Соён бат, Ертөнц бат гэдэг ийм сайхан батууд гэдэг нэрээр холбогдож ах トゥ нэрийн хүүхдүүд ч гэсэн төрсөн юм шиг сайхан ойр татан байлаадаг. Энэ сайхан одоо гэр бүлсэг ийм сайхан уламжлалыг бол одоо бас суулгаж өгсөн их сайхан хүмүүс байгаа. Тэгээд өвөө хоёрын заасан замаар бид хэдэн илүү сайн хүн болж тийм ээ. Илүү сайхан итгэлийн даасан нэрийн одоо өгсөн нэрийг нь илүү сайхан тод гаргасан мундаг хүмүүс болно болох болно гэдгийг одоо энэ хүүхчлэхээр хэлээд та хоёрт аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг өсөн өрөөё ингээд баярлаа хайртай шүү юм баярлаа. Уулууралдахад ухаарч хамт байлаа. Өрийн шууд ирэхэд ганганж хамт байлаа. Найр хайрын дунд уярч хамт байлаа. Нас насны хөлд улирч хамт байлаа. Чамдаан би хайргүй байхын аргагүй.